Шуудангийн нэгдсэн кодыг хэрхэн хэрэглэх вэ? Шуудангийн нэгдсэн код нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу аймаг, дүүрэг, сум, хороо, багийн байршлын мэдээллийг олон улсын стандартад нийцсэн давхардуулан оноогдохгүй нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг. Харин 5 оронтой шуудангийн нэгдсэн код дээр барилга байгууламжийн байршлыг заасан 4 оронтой тоог нэмснээр тухайн объектыг хаанаас ч олох боломжтой 9 оронтой шуудангийн нэгдсэн код үүснэ. Улаанбаатар хотын хэмжээнд 17 мянган объектэд шуудангийн нэгдсэн код оноогод байна. Иргэн бүр оршин суугаа байршлынхаа шуудангийн нэгдсэн кодыг мэдж зөв ашигласнаар таны ачаа, илгээмж, захидал зөв газартаа түргэн хугацаанд алдаагүй ирнэ. Тэгвэл захидал шуудан илгээмжид шуудангийн нэгдсэн кодыг хэрхэн зөв бичих вэ? Монгол Улсын хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6775 2024 стандартад зааснаар хүлээн авагчийн хаягийг дугтууны баруун доод хэсэгт бичих ба хүлээн авагчийн бүтэн нэр, байр, тоот, хороо, гудамж, дүүрэг, хот, шуудангийн нэгдсэн код, улсын нэрийг бичнэ. Илгээгчийн хаягийг дугтууны зүүн дээд хэсэгт мөн дээрх дарааллаар бичнэ. Цахимаараа бараа бүтээгдэхүүн захиалгахдаа та сонгосон бараа бүтээгдэхүүнээ сагсалж төлбөр тооцоогоо хийсний дараа хүргэлтийн хаягаа оруулж байршил заасан шуудангийн нэгдсэн кодоо бичснээр таны захиалга баталгааждаг. Харин албан байгууллага шуудангийн нэгдсэн кодыг албан бичгийн хэвлэмэл хуудсанд хэрэглэхдээ байшингийн дугаар, гудамж, талбайн нэр, дугаар, хороо, дүүрэг, хот, аймаг, шуудангийн нэгдсэн кодыг дарааллуулж бичнэ. Мөн вебсайт болон танилцуулга, хэвлэмэл материалда байгууллагынхаа шуудангийн нэгдсэн кодыг заавал бичиж хэвшихийг зөвлөж байна. Та өөрийн оршин байгаа газар байршлын шуудангийн нэгдсэн кодыг zip code цэгийн захим хаягаас аваарай. Харилцаа холбооны зохицуул хороо.